Дараагийн сэдв бол хамгийн сонирхолтой одоо хамгийн хүмүүст одоо ялангуяа агентууд маань тохиолддог зүйл юм бол ямар агентууд бүтлгүтд юм бэ? Яагаад бүтлгүтд юм бэ? Буюу агентийн нийтлэг алдаанууд. За энд гэх юм бол би өөрийнхөө туршлагаасаа ч юм уу өөрийнхөө аюул олон юм дээр харсан. Номер 1 одоо жишээлбэл энийг бол ингээд эренбэлмээргүй байна. Одоо ингээд номер 1, 2, 3, 4, 5 ч юм уу биш. Ерөнхийдөө гаргадаг алдаанууд. Миний ихэнд хамгийн их бодогдож байгаа хамгийн их одоо жишээлбэл харж байгаа зүйл юм бол залхуу байхгүй. Үйл хөдлөл хөрөнгийн агент болсон бол та хангалттай ажил нь шаргуун гэж одоо зүтгэнэ гэдгийг юусэн мартчихдаг. Үйл хөдлөл хөрөнгийн агент бол энэ ажил руу энэ зах зээл рүү ороод ирэхэрэл уут утаараа мөнгө олох юм шиг гэж боддог. Үгүй. Та тэр төвшөнд хүрч болох уу? Болно. Танд бүрэн боломж потенциал байгааг бол байгаа. Би үйл хөдлөл хөрөнгийн зах зээл, үйл хөдлөл хөрөнгийн агентийн бизнест юунд дуртай байдаг вэ гэх юм бол тухайн хүнээс одоо юу гэдэг чинь урлагийн ингээл өндөр авьяас тий. Үнэхээр гоё дуулж чаддаг, үнэхээр гоё бүжиглж чаддаг нэг юм тайланд бүр нэг авьяас чадвар байдаг штэ. Тим авьяастай хүн, тим авьяас хүн хоёрын хооронд зөрөө асар их гардаг. Эсрэгээр спорт ч гэсэн үнэхээр тэрний цаанаасаа нэг юм байгалийн өвдөлтөй, үнэхээр илүү хүч чадалтай те ийм юм ингээд айгүй хялгаа гардаг. Гэтэл үйл хөдлөл хөрөнгийн агентийн бизнест бол танд тийм хэрэггүй. Танаас ганцхан зүйлийг шаардна. Энэ бол ажил хэрэгч байх. Та ажил хэрэгч байж чадах юм бол та тэр хүссэн тэр одоо үйл хөдлөл хөрөнгийн эксперт болох тэр мундаг чадaltaй байх боломж нь бүрэн байгаа. Ажил хэрэгч болох ч юусан энгийн шүү дээ. Яг хэлсэн үгэндээ байдаг, цагтаа ирдэг. Ерөөсөл энгийн мөртлөнгөө хамгийн чухал. Тийм учраас манай ингээ агентууд гарт нийтлэг нь гэх юм бол юм. Залхуурл. Энэ бол залхуун үний бизнес биш нэг талаараа. Одоо шударгаар хэлээ те. Залхуун үний бизнес сонирхож байна. Одоо тэмч бизнес байхгүй. Та залхуул байх юм бол уучлаарай. Энэ бизнест бол таны гарч байгаа хамгийн том алдаа хүсээгүй энэ зах зээлээс та шахтаал гарна. Би үйл хөдлөл хөрөнгийн энэ бизнес, энэ real estate бизнест яагаад дуртай вэ гэх юм бол хүнд тийм дундын байх шалтгаан маш бага байдаг байхгүй. Дундын байх гэдэг нь те тухайн орчин газараа байсан ч ялгаагүй, байхгүй байсан ч ялгаагүй. Тэгсэн мөртлөө энд оршиж идэг. Магадгүй энэ бол таны цаг хугацааны алуур байхгүй. Үнэхээр та дунд нь ингээ байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг хоёрын байснаас огт байхгүйсэн дэр. Тэр үнэхээр чаддаг газар очисон дэр. Тэгэхээр үндсэн санаа их мал та хангалттай ажиллах хэрэгтэй. Гол нь нөгөө талдаа их мал цаг хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Яагаад гэх юм бол real estate-ийн бизнес гэх юм бол цагийн менежмент та өөрөө гаргадаг. Та 6 цаг өглөө босоод ажиллаж болох уу болно. Эсвэл та 11, 12-т унтаж болох уу болно. Сонголт таны гарт байгаа байхгүй. Тэгтээ хамгийн гол нь сарын дараагт үр дүнгээр л хэмжинэ. Тэр үр дүн гаргаж чадахгүй ингээл залхуурал ингээл яваадах юм бол окей, энэ салбар өсөөгөө таныг одоо юу гэдэг чинь арчнаа л гэсэн үг. Тийм учраас үйл хөдлөл хөрөнгийн зах зээлд орж ирэх нь залхуурахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө сурч хөгжүүлэх одоо бүх юмыг идэвхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ зах зээл бол ер нь бол маш хэцүү. Тэгээд дээрэс нь энэ залхуурал дээр дахиад нэг ярихад бол эднэрийн гаргадаг нийтлэг алдаа гэх юм бол нэг харилцагч юм уу, нэг листэн дээр л хамаг одоо оол нь хийчдэг. Энэ сар энэ хүн үйл хөдлөл хөрөнгө худалдаж авна ч юм уу. Энэ сар энэ лист зарагдана гэд ганцхан юм дээр ингээд тоглолт хийгээл ингээл тэрийг хүлээгээл байж дээ. Хийж байгаа мөөр хийж байгаа. Тэгтээ ганцхан юм дээр явд. Гэтэл тэр нь фейлдчлээ. Ганцхан энэ үйл хөдлөл хөрөнгө зарагдана гэд сар ингээд гүрийгээд явж байсан. Тэр нь зарагдахгүй бол ингээл нураал амждаг. Гэтэл хамгийн багадаа та сард 10 үйл хөдлөл хөрөнгө танд байх хэрэгтэй байхгүй. Энэ 10-аас чинь сардаа ингээд бодоод үзэхэд багадаа 1-2 нь борлуулагдах буюу арилжаанд орогдол явна гэсэн.
тэгж чадаагүй зөвхөн нэг дээр гол оолно ичээд тэр нь болохгүй байх юм бол за энэ салбар болохгүй юм байна гэж хэлж болохгүй. Энэ бизнесийн хамгийн гоё одоо шудраг зүйл нь гэх юм бол зөвхөн танаас л хамаарна. Ерөөсөө л тухайн хиннээс ч битээ одоо буруу хай, өөрөөсөө хай. Та үнэхээр хангалттай ажиллаж чадах юм бол та чадна. Үгүй чадахгүй бол энэ таны бизнес биш л гэсэн. Одоо шударгаар хэлээд гэсэн. Дараа нь гэх юм бол ерөөсөө нэг юм айгүй их хүлээлт өндөр тавиад байдаг нийтлэг алдаанууд. Оо би энэ салбарт оруулаа. Би угаасаа айгүй их танил талтай, айгүй их найзтай, айгүй их одоо би харилцаантай амар мундаг. Энэ салбар бол одоо би бол ингэ. Гэтэл юм айгүй юм сонирхолтой буюу шудраг зарчмаар байдаг байхгүй. Хүмүүс ингээд зарим нэг агентууд манай найз нөхд юм ийм барилга манай ах ихч би ингэн гэдэг амар өндөр хүлээлттэй. Гэтэл энэ салбар чинь өөрөө тасралтгүй эргэж байгаа цикл байгаа байхгүй. Тасралтгүй. Гэтэл таны нөгөө нэг юм одоо найз нөхөд танил тал хамаат садан чинь танаас юу хардаг вэ гэх юм бол та хангалттай чадвартайгүй юу гэдгийг хардаг байхгүй. Энэ яг чадахгүй юу гэдгийг дотроо боддог. Тэр төвшөнд үнэлэгдэхийн тулд эхлээд өөр хичээх хэрэгтэй байна. Би бол энэ дээр яг тоглож чаддсан юм аа. Би үйл хөрөнгийн бизнесийн агентийн бизнесийг үнэхээр сайн хийж чадна. Би ийм одоо чадамжтай гэдгээ тэр хүмүүст батлан харуулах. Ер нь бол амьдрал зарим нэгэн тохиолдолд өөрийгөө батлах шаардлага байдаг те. Батлах шаар. Одоо жишээлбэл юу гэдэг чинь нэг тэмцээнд орлоо гэхэд би алтан медаль авч чадна. Ямар ч асуудалгүй. Гэхдээ тэмцээнд орохгүй ч болохгүй ч те. Тэмцээнд нь орсон чинь төрөлхгүй л яах. Өөрийгөө батлах хэрэгтэй байхгүй. Тэгжиж бид нэр хангалттай хэмжээнд нь одоо хангалттай хэмжээнд өөртөө өргөж чадна. Тийм учраас зарим нэгэн тохиолдол дээр хэд их хүлээлт биш бодит хүлээлт тавих хэрэгтэй. Эн чинь нөгөө талд төлөвлөхөө. За би эхний 1-3 сард нь би тэдэн листтэй болно. 3-6 сард нь ингэнэ. За би жилийн дараа хэд би ийм төвшөнд хүрсэн байна гэдэл харуул. Тэгэхгүйгээр одоо юу гэдэг чинь би орж ир би сарын дотор одоо 20 хэдэн байр борлуулна гэдэг юм. Хэд өндөр хүлээлт битгий тавиарай. Ягаад гэх юм бол хүлээлт өндөр тавиад тэрэндээ хүрэхгүй байхаар хүн автоматар унцдаг. Хүн чинь өөрөө сэтгэлийн ламтан шүү дээ. Дараа нь гэх юм бол нэг орлого зарлага огт тооцдгоо. Ягаад гэх юм бол эн чинь нөгөө агентийн бизнес те та орлого орлно, зарлага гарна. Ерөөс энэ хоёрын хооронд л тоглолтуудаа хийнэ. Дээрээс нь би шинээр орж ирж байгаа агентуудад дахиж хэлмээр байна те. Та энэ салбарт шинээр орж ирж ажиллахын тулд танд хамгийн багадаа 6 сарын бэкграунд буюу танд 6 сарын одоо таны зардлыг одоо батлан даах танд юм жоохон уримтл хийх байх хэрэгтэй. Энэ өөрөө зах зээлийн шуумаар явдаг бизнес эрхлэгч байхгүй. Та нэг тухайн компани одоо ажилтан ч юм уу те тогтсон цалин амжилт ажилтан биш. Энэ бол та үйл хөрөнгийн бизнест тоглолт хийж агентийн бизнес. Тийм учраас орлогоо заавал тооцоо. Дүнгэж орж ирээд одоо юу гэдэг чинь. Яг хөө зарим нэгэн тохиолдолд манай агентууд бол орж ирэл аюу сайн гүйлгээ хийдэг тийм тохиолдол байдаг. Тэгвэл бүгдийг барьж аваад ингээд нэг өргөн шумаар ингээд тавихад бүгд тэгж ийн нөхөл маш бага. Яг гэх юм бол танд сурах хэрэгтэй, танд мэрэгших хэрэгтэй, хичээх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Энэ хугацаанд чинь тань 6 сарын хугацаа орохын хувьд бол орно. Тэгээд хамгийн чухал нь зардлаа тооцох хэрэгтэй. Дээр нь орлогоо тооцох хэрэгтэй. Энэ хоёрыг ингээд зөв баланстай явахгүй бол орлого олж ирлээ гэх юм бол төлөөлөл хөрөнгийн бизнес хамгийн гоё гэх юм бол та үнэхээр хийж чадах юм бол олсон орлого шууд авна. Одоо юу гэдэг чинь те сар болгоно 25 цалин бууна гэдэг ойлголт байхгүй. Орлого орсон л шууд авна. Авахтаа ихэнхдээ бөөнөрн авах комисшн бүгдийг авчихна гэсэн. Тэрийг дараа сардаа хэрэглэх ч юм уу. Зардлуудаа тэр тооцохгүйгээр ингээл үрчдэг. Болох юм байна гэл. Гэтэл дараа сар нь танд хангалттай ажиллаж чадахгүй бол танд орлого орохгүй шүү дээ. Тэгээ яг за энэ салбар бүтэхгүй юм байна гэдэг. Тэр буруугаа өөрөөсөө хайхгүйгээр одоо энэ үйл хөрөнгийн салбар чи ийм байна. Энэ агентийн бизнес чи ийм байна. Чи яста төвхтэй юм байна гэж болчдөг. Нөгөө талаар их юм бол танд тооцоотой байх хэрэгтэй. Дээрэс нь та тогтвортой байх хэрэгтэй. Яагаад гэх юм бол би дахиад хэлээ те. Үйл хөрөнгийн
агентийн бизнес бол өөрөө хүссэн хүсээгүй тогтвортой буюу процессын бизнес. Хугацаа шаардна. Тэгэхгүй ингээд дэлгүүрт ороод боховж байгаа юм шиг энэ байрыг ороод авъя гэдэг тохиолдол бараг 101% байна уугүй л. За дараа нь хэтрүүлэн ажилладаг. Яагаад гэх юм бол энэ процесстэй шүү дээ. Хугацаа угаасаа орно. Гэтэл яг би энэ сард л яг ингэнэ гэдээ хараад байдаг. Гэтэл тэндээ нөгөө стресс өгөөд депресс өгөх хит ингээд байна. Аливаа нэг бүх юм баланс хэрэгтэй шүү дээ. Нэг юм яг ажиллах үедээ ажиллаждаг, амрах үедээ амарчдаг. Тэгж энийгээ ингэж явахгүй бол зарим нэг нь орж ирэл өстө би өстө яг ингэх өстө тэгх өстө гэл 1-2 сар бүр тасралтгүй ингэж байгаа л тэгэл байхгүй болчихсон. Тэгээд энэ салбар болохгүй юм байна гэд орхичдаг. Одоо жишээлбэл инженерлэгтээ зүгээр залхдаг ч юм уу ядарчдаг. Зарим нэгэн одоо жишээлбэл энгийн нэг типтэй туршлагатай агент, туршлагагүй агент хоёрын нэг энгийн ялгаа юу гэх юм бол тухайн нэг үйл хөдлөмжийн лист байлаа шүү дээ. Тухайн нэг хүн залглаа. Шинэ агент ихэвчлэн шууд ингээл очиол идэг үзүүлэл ингээл. Тэр нь зөв үгүй зөв. Тэгэхээр зарим нэгэн тохиолдолд буруу болтой. Туршлагатай агент яадаг байх юм бол тэгвэл тэдний өдрийн тэдээс уулзъя. Тэдний өдрийн тэдрээс уулзъя гэд хүмүүсийн нэгтгэж байгаа нэг уулзалт нэр очдог. Гэтэл цаг хугацааны ямар их зүрх гарч ирж байна. Бүр энгийн ялгаа гэдэг. Дээрээс нь нэг юм сонирхолтой нэг юм л одоо худалдан авагч одоо нэг бүлэд хөрөнгөний листнэр 3 худалдан авагч буюу баер гарч ирэхээр дуудлага худалдаа шиг юм болох гэдэг. Энэ өрсөлдөөний хуулиараатай би нэг авчиг. Тэр зарагдах магадлал нь илүү өсөж байна гэсэн үг байхгүй. Нөгөөтэй үрэх юм бол тэр агент нь нөгөөдөр авсан худалдан авагч баяраа тэмдэглэж аваад дахиад лист болгож гаргаж ирдэг. Энэ ерөөс үндсэн цикл нь байхгүй. Энд чинь ерөөсөө авах зарах хоёрын л тоглолт. Ийм үг байдаг. Танд сайн лист буюу сайн лист сайн баярыг авчирдаг. Сайн баяр чинь буцаагаад сайн листийг авчирдаг. Ингээл ерөөсөө цикл. Одоо нэг Uber-ийн хэрэгцээ байдаг шүү дээ. Илүү хэрэгцээ байх юм бол хурдан жолооч. Дахиад илүү хэрэгцээ байх юм бол илүү их жолооч. Ерөөсөө энгийн л ийм л цикл. Тийм учраас хэтрүүлэн хаяа нэг бас нэг юм хэтрүүлсэн юм байдаг шүү дээ. Тийм учраас зарим нэг тохиолдолд жоохон тайван буюу төлөвлөгөөтэй, баланстай байж иж энэ нөлөөт хөрөнгөний агентийн бизнес тогтвортой байдлыг шаарддаг. Тогтвортой. Байнга байхаас илүү тогтвортой. Ер нь бол тэгээд агентууд өөрийгөө батлахыг илүү хүсдэг. Баталсан хүмүүст л илүү дуртай байдаг шүү дээ. За дараа нь гэх юм бол нөгөө бүрэн төвлөрдгөө. Ерөөсө бүрэн төвлөрч энд ингээ ордог. Одоо юу гэдэг чинь нэг гэр бүлийн нэг ингэчлээ, тэр тэгчлээ нөгөө бүтэн цаг одоо бидний нөгөө бизнес загварч ингээл өдөр болгон өглөө тэдэс гэдэг юм юу биш. Тухайн хүний өөрөө нөгөө нэг цагтаа уйлдуулдаг учраас зарим хүмүүс тэрийг хит буруугаар ойлгонгууд одоо яадаг чи ингээд нэг юм одоо бүрэн төвлөрж өгдөг ингээд нэг хоёрын хооронд байгаад байдаг. Ажиллах гээд байгаа юм ч юм шиг, ажиллахгүй ч юм шиг. Чиг ажиллах юм уу ажиллана. Эсвэргээрээ яг эндээ суугаад эндээ төвлөрөөд ингээд нэг өдөрт нэг ядаж 3-4 цаг суугаад эндээ төвлөр ингээ хийгээч гэхээр тийм ажил ингээд үндсэндээ энэ хэлэх гэдэг санаа их юм бол та өөрийнхөө цагийг л алж байгаа байхгүй. Ийм хоёрын хооронд байх. Тэгэнгүүт үйл хөдлөлийн бизнес дээр зарим нэгэн тохиолдолд нөгөө нэг юм төвлөрөл гэдэг чинь тань дата үүсгэх хэрэгтэй шүү дээ. Худалдаж авах гэж байгаа, зарах гэж байгаа хоёрын тань датагаа үүсгэхийн тулд та бичиж, тэмдэглэж, репорт бичиж энэ өөрийнхөө нэг юм ажлын харга барилыг маш сайн олох хэрэгтэй. Тэгэхгүйгээр зүгээр ингээд нэг юм залангуут нь дууц хариулсан болчоод зарим нэгтээ одоо ч үзүүлсэн болчоод юм хичээхгүй ингээд юм хоёрын хооронд байх юм бол та энэ салбраас 6 сарын дараа бүтэхгүй юм байна гэж хайдаг. Эцсийн асуулт те би одоо жишээлбэл манай компанид байсан зарим нэг агентуудыг гарсан. Би асуудаг байхгүй. Чи хангалттай ажиллаж чадсан уу? Өөрийгөө дүгнэ. Би дүгнэх нэг өөр, хүн өөрийгөө дүгнэх нэг өөр. Асуулт чи хангалттай яг төвлөрөөд энэ ажлаад гарч чадсан уу гэхээр ихэнх нь өгүүлэгч хариулдаг. Тийм учраас аливаа нэг юм чинь төвлөрөх хэрэгтэй. Дээрээс нь энэ өөрөө агентийн ингээд бизнес чинь
юу шаарддаг гэх юм бол тогтвортой буюу та 6 сар ажил 1 жилийн дараанаас эхлээд танд ашигч нь орж ирнэ гэсэн үг. Хангалттай ашигч. Яг гэх юм бол та эхний жил та сурах нь байна, өөрийгөө хөгжүүлэх нь байна, дээрээс нь танд харилцагч үүсгэх нь байна, өөрийн дата үүсгэх нь байна, дээр нь тогтвортой байх нь байна, процесстэй байх нь байна. Энийг давсны дараа танд өөрийн гэсэн харилцагч, өөрийн гэсэн лист, өөрийн гэсэн энэ одоо шүлжээ хүссэн учраас таны орлого чинь ингээл нэмэгдэнэ гэсэн үг. Юусе энгиндэл юм. Тийм учраас танаас агентуудтай хэлж итгэхэд саяны одоо миний хэлсэн алдаануудыг хизээж битгий гаргаарай. Дээрээс нь танд хүссэн өсөөгөө танд ажлыг чинь төлөх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За баярлалаа.